Намайг Эрдэнэ бэлгийн Саран Чимэг гэдэг. За Улаанбаатар хотод төрж өссөн. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Цагаан нуур сумын бэр болж ирээд одоо 6 жил болж байна. За манай цагаан нуур сумын маань ард иргэд их ажилсаг, хөдөлмөрч, за мөн тариалангийн талбай шиг их уужуу сэтгэлтэй, нуур шиг их тийм цалхиун, золбоотой тийм хүмүүс байдгаа. Тэгээд энэ сайхан нутгийн бэр болж ирсэндээ их баярлаж байна. Цагаан нуур суманд ирснээсээ хойш одоо Банзрагчийн бэр, Ууган баярын эхнэр гэдэг бас олон шинэ овогтой болсон. 2015 оноос эхлэн Цагаан нуур сумын үйл төшний холбооны даргын ажлыг авсан байгаа. За үйл төшний холбоо маань угаасаа хүний эрх хөдөлмөрлөх эрхийн төлөө гэдэг одоо хүний төлөө байгууллага. За ингээд хөдөлмөрчд иргэдийнхэн одоо хөдөлмөрлөх эрх мөн тэдгээр тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэж ажилладаг байгаа. Орон нутагт ялангуяа эмэгтэйчүүд залуучуудад тулгамддаг асуудал их. За тэгээд энэ асуудлуудыг шийдэхийн тулд одоо юу хийж болох юм бэ? Зүгээр л нэг шүүмжлэгч байгаад ах юм уу? Эсвэл одоо бид нэр гар бие оролцоод одоо өөрсдийнхөө бодиттой хувь нэмрээ оруулбал юу хийж болох юм бэ гэдэг үүднээс суманд ирсэн цагаасаа хойш өнгөрсөн жилүүдэд одоо бодож ажилласан байгаа. Эмэгтэйчүүдийн чиглэлээр охидын эрхийг хамгаалах хүчирхэг охид гэдэг охидуудаа бас ингээд янз бүрийн сургалт арга зүйгээр хангаж 10 жилийн сургуулийн охидуудаа сургалт арга зүйгээр хангадаг байгаа. За жил бүр одоо одонтой ээжүүдийг төрийн ордонд одоо оруулж мянган ээжийн чуулганд оролцуулдаг байгаа. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүл хэв үеийг хангах үүднээс одоо жор солилцох даашинзтай удирдлага гэдэг юм удирдлагыг мөн зохион байгуулж ирсэн. Суманд үйл ажиллагаа явуулдаг, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг одоо төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн ийм уулзалтыг зохион байгуулад үүнээсээ одоо нөгөө сумын залуучуудад тулгамдаад байгаа асуудал юу юм бэ? Өнөөдөр Арчилсан намын залуучуудад нэг тусдаа асуудал тулгамдаагүй, Ардын намын залуучуудад тусдаа асуудал тулгамдаагүй, нийт сумын залуучуудад тулгамдж байгаа асуудал нэг юм аа гэдгийг гаргаж ирэх үүднээс за мөн энэ залуучуудад тулгамдж байгаа ийм асуудлыг шийдэх ёстой байна гэдгийг бид нэр бас ярьсан байгаа. Залуучуудыг малчин, хуваарай хөдөлмөр эрхлэгч, төрийн албанд ажилладаг, мөн ажилгүй, тэгээд өсвөр насны хуваарай хөдөлмөр эрхэлдэг гэдэг ийм залуучуудаа 7 чиглэлд хуваагаад энэ чиглэл тус бүрээр нь сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн байгаа. Одоо сумын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэнтэйгээ хамтраад эхний 2 сургалтаа одоо хийгээд явж байна. За мөн сумын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон байгаа. Манай аймгийн эмэгтэйчүүдийн холбоо шинжлэгдэж өөрчлөгдснөөр сум бүхэндээ одоо эмэгтэйчүүдийн чуулганы зохион байгуулсан байгаа. За энэ чуулганы үр дүнгээр одоо манай суманд одоо эмэгтэйчүүдийн одоо төлөөллөө дахин сонгож одоо шинжилэн сонгож 15 тэргүүлэгчтэй болсон байгаа. Эмэгтэйчүүдийн холбоо ер нь аливаа нэгэн төрийн бус байгууллага бол ямар нэгэн баяр зохион байгуулдаг, шагнал гардуулдаг байгууллага биш. Тэднийхээ нөгөө дуу хоолой болж тулгамдж буй асуудлыг шийдвэрлэхэд нь гар бие оролцдог тийм ээ. Ийм байгууллага байгаасаа гэж хүсдэг байсан. Яг тэр одоо зорилгоо биелүүлэхийн төлөө одоо томьёохон эмэгтэйчүүдийн байгууллагад одоо хуч хавсран хамтран ажиллаж байгаа. За манай эмэгтэйчүүдийн холбоо маань одоо аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан олон ажлуудыг хийсэн байгаа. За тэдгээрээс дурдах юм бол одоо ээж аав нь эмээ өвөө нь ямар мундаг хүмүүс байсан бэ? Энэ сум орон нутагт ямар үйл ажиллагаа хийж исэн бэ? Сум орон нутгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан бэ гэдгийг одоо таниулах үүднээс хөрөг нэвтрүүлгүүдийг хийсэн байгаа. За мөн хүн бүр өөрийн гараар маск уурлаж хийсэн маска ариутгаад уудлаад эмэгтэйчүүдийн холбооныхоо логог тавиад сумынхаа онцгой байдлын комист хүлээлгэн өгсөн байгаа. Хүний эрхийн үндэсний комиссоос эмэгтэй малчдын хөдөлмөрлөх эрх одоо тэдэнд тулгамж асуудлыг судлах зорилгоор ийм үндэсний хэмжээнд том төвөр судалгаа хийсэн байгаа. За яг үүний үргэлжлэл болгоод одоо энэ онд мөн хүний эрхийн үндэсний комисс нээлттэй нийгэм форум хамтраад одоо Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтраад туслах малчдын тулгамдаад байгаа асуудлыг одоо тодруулах зорилгоор төвөр судалгаа хийсэн байгаа. Миний би өөрийн одоо хийж байгаа хөдөлмөр эрхлэлтийн ажилтай маань өдөр шөнөгийн ажилтай маань холбоотой учраас сумын эмэгтэйчүүдийн холбооноос
За миний бие иргэдийн төлөөллийн байгууллагын нөлөөллийг нэмэгдүүлэх, иргэддээ тулгамдсан асуудлыг шийдвэр гаргах төвшөнд бодлого боловсруулагчдад хүргэх, тэднийхээ дуу хоолой болж ажиллах зорилгоор 2020 оны орон нутгийн сонгуульд Цэлэнгэ аймгийн Цагаануур сумын Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа.